Оросын нэгэн жижиг хотод өглөө болж байлаа. Надя гэх ганц бие бүсгүй хүү Сашагаа сэрэхэд хүү нь сэрээгүй мэтэж үжиглснээр Ээжигээ хуурсан байх нэ? Яаж хуурч чадваа? Надя нэгэн супермаркетад худалдагч хийдэг бөгөөд өглөө нь хүүгээ цэцэрлэгт нь хүргээд шууд л ажилдаа явна. Гэвч энэ өдөр түүнд хачирхалтай үйл явдал тохиолдов. Надя нэг үйлчлүүлэгчтэйгээ үнийн талаар ярилцаж байх үед гинэт нүд нь бүрлдсэн манарч арай л гэж тэслээ. Оройн тэрээр ажлаа тараад хүүгээ цэцэрлэгээс нь авахар очиход Саша хүүгийн багш Надяг манай цэцэрлэгт зөвхөн манай гэлтгүй бүхэл цэцэрлэг зодтолдож болохгүй. Танаас Саша Борьята асуудал үүсгэсэн. Хазуулж би хажууд нь байсан тулдаа тэр өмнөнийг зогсоож чадсан. Энэ үед Надя дахиад л манарч эхлэв. Гэртээ харих замдаа Надя хүүгээсээ яагаад ангийнхаа хүүхдийг зогсон талаар нь асуув. Би уг нь тантай хамт аяллаар явах талаараа хэлсэн юм л да. Борго харин та хоёр хаашаач явж чадахгүй. Чи ядуу ээжтэй шүү дээ гэж хэлсэн. Чи ч бас тэгэж боддоггүй. Үгүй би тэрний буруу гэдгийг нотлох гэсэн. Шүрэг хинт ч юу ч нотлох гэд хэрэггүй заа юу. Хоёулаа хамт аяллаар явна гэж хэлээд хүүгээ инээлгэн. Маргааш Надя ажил дээрээ сууж байхдаа салганаж эхлэх бөгөөд удалгүй үйлчлүүлэгч орж ирэхэд нүд нь бүрлзэж ухаан алдлаа. Энэ үед эргэн тойронд нь байсан хүмүүс сандралдаж түүнийг эмнэлэгт хүргэв. Дүрс солигдоход нэгэн баян хосын талаар харуулна. Тэдэнд бүх юм байгаа боловч нөхөр Артем нь цаанаа л нэг зүйлд сэтгэл дундуур байгаа нь илт. Эхнэр Алин түүнд шин зангаа бэлэглэх боловч залуу огтхон ч баярлсангүй. Дүрс буцаад Надя дээр ирэхэд эмч түүнд анх шатны шинжилгээний хариуг нь хэлнэ. Надягийн зүрхний үйл ажиллагаа доголдсон байх ба даралт нь тогтворгүй мөн хэмнэлгүй байгаа ажээ. Эмч эдгэрийг хэлээд тун муу хэрэг болж гэд санаа алдана. Надя тийм ноцтой хэмжээнд байгаа гэж юу? Надя миний сая хэлсэн бүхэн намайг хүртэл айлгаж байна. Илүү нарийн онцлуулахын тулд чи нийслэл рүү явах хэрэгтэй. Энийг сонсон Надя санаагаар унана. Учир нь түүнд нийслэл рүү очиж шинжилгээ өгөх нь битгий хэл замын зардлын мөнгө ч байсангүй. Эмч нийгмийн халамж тусвалж магад гэж хэлэхэд Надя аль хэдийн туслуулаад байртай болсон гэдгээ хэлнэ. Эмч аль болох түүнийг өөдрөг байлгах гэж хичээх бөгөөд Надяд хандаж надад нэг танил байдгийн юм. Өглөгч гар гээд буйны санд ажилдаг. Тэд нэр чам шиг нөхцөл байдалтай хүмүүс тусалдаг юм. Би тэрнтэй холбогдох гээд оролдъё. Чи түр хараад амарч бай. Дүрс дахин солигдоход буйны санд сайн дурын ажил хийхээр ирсэн Максим гэх залууг харуулна. Оля гэх сангийн ажилтан бүсгүй түүнээс яагаад сайн дураараа ажиллахаар ирснийг асуухад Максим өөрөөс нь илүү хэцүү нөхцөлд байгаа хүмүүст сэтгэл заслын зөвлөгөө өгөхийг хүсэж байгаа гэж тайлбарлана. Оля ч хэсэг бодсны эцэст Максимыг сайн дурын ажилтнаар бүртгэв. Энэ үед Артем Алин хоёр маргалтах ба шалтгаан нь тэд 15 жил хамт амьдарсан ч нэг ч удаа хүүхэдтэй болж чадаагүй учраас Артемийн сэтгэл нэгэнтээ хөрчээ. Түүгээрч зогсохгүй түрүүнд гарсан үзэгдэлд Артем дууга хураагаад байсан нь нууц амраг нь жирэмсэн болсон тул эхнэрээсээ салах шийдвэр гаргасан ч үүнийгээ яаж хэлэхээ мэдэхгүй байсан байна. Алин нөхрөө авч үлдэх гэж хичээгч Артемийн толгойд зөвхөн хүүхдэл бодогдоно. Эцэст нь Артем шийдвэртээ үнэнч байж гэрийн түлхүүрээ үлдээгээд нэг мөсөн явлаа. Нөгөө талд нийслэлд ирсэн Надя хүүгээ дагуулад буйны сантай уулзахаар явж байв. Надя сангийн ажилтан Олятай уулзахад түүнд том аз дохиож Толокнов гэх маш сайн зүрхний эмч үнгүй шинжилгээ хийж өгөхөр болсон байлаа. Оля Надяг дагуулад эмнэлэг рүү хамт явах хооронд Саша хүүг өөр нэгэн сангийн ажилтан Свита харж үлдэхэр болов. Эмнэлэгт шинжилгээ хийлгэснийхээ дараа Толокнов эмч Надягийн зүрх хүндхэн асуудалд орсон гэдгийг хэлнэ. Мөн цаашид ажиглалт хийх шаардлагатай гэж хэлээд шууд л Надяг эмнэлэгт нэвтүүлэхээр боллоо. Улмаар Надя сандарч би чи хүүхдтэй хүн шүү дээ. Би тэрэнд амтны хүрэл оронгаа амлчихсан. Тэглэж тэр хаана байрлах юм? Байрлах газрыг чинь би төшөө идчихнэ. Амтны хүрээлэнг бол мэдэхгүй юм. Одоо ч өвөл шүү дээ. Гэхдээ аргалчихна. Надя хүүн гомдох байх хэмээн айж байлаа. Гэвч Саша хүү ээжтэйгээ уцаар ярихдаа ээжийнх нь би л сайжирч байвал эмнэлэгт үлдэх хэрэгтэй гэж дэмжинэ. Энэ хооронд нөхөртөө хаягдсан Алин хоёр найзаа гэртээ авчираад согттлоо дар сууж байлаа. Алин нөхрөө үзэн ядсандаа түүний занганы цуглуулгыг нь хайчилж суун. Удалгүй хаалганы хонх дуурах бөгөөд гаднаас сангийн ажилтан Оля орж ирнэ. Оля Алин хоёр дотны найзууд ажээ. Гэвч түүнийг орж ирээд удаагүй байтал Свитагаас дуудлага ирэх бөгөөд
Оlia үчлэгт нэгдэлгүйгээр Саша хүүг сангаас очиж авахар буцаад гарав. Маргааш нь Максим Саша хүүг саатуулж хөгжөх гэсэн боловч хүү цаанаа л уйтгартай суун. Удалгүй Оlia ирээд Сашагийн сэтгэлийг сэргээхийн тулд амьтны хүрээлэн оруулахар болов. Тэгэд Оlia сайтар бодсны эцэст мөн л ялгаагүй сэтгэлээр унсан байгаа найз Алин руугаа залгаж түүнд Алин би үнэндээ би чамд л санаа зовж байна л да. Үнийг хэлэхэд найзуудтайгаа ууж сууч нь асуудлыг шийдвэрлэх сайн арга биш. Тийм биз дээ. Өөр зүйлд анхаарлаа хандуул. Манай ажил дээр нэг хүүхэд ганцаардаа сууж байна. Тэрний ээж нь эмнэлэг твтэж байгаа юм. Чи тэрнтэй хамт хот руу явбал ямар вэ? Чи тайвширч өөр зүйл рүү анхаарад харин хүү ганцаардхаа болно шүү дээ. Гэхэд Алин хэсэг бодож байгаад зөвшөөрөв. Алин хүүг авахар ирэхэд тансаг машин хараад Саша хүү хөөрч Бид энэ машинаар явах юм уу? Тийм ээ, энэ машинаар. Гайхалтай би урд нь сууж болох уу? Мэдээж боллого яах вэ? Оlia Сашаг Алинтай танилцуулаад Амьтны хүрээлэн орно гэдээ амлчихсан байгаа шүү. Бас ээж дээр очино. За. Би асуудалгүй чамайг хүргээд өгнө. Баярлалаа, би хаяг нь явуулчихъя. Тэгээрээ гэж Алин тэлжихэд явлаа. Олиг явсны дараа Саша хүүгийн цоо сэргэлэн зан нь Алиныг шууд л сэргээж эхлэв. Тэд хамтдаа хоол идэж амьтны хүрээлэн орсны дараа эмнэлэг рүү Надя гэргэхээр очлоо. Амьтны хүрээлэн анх удаа орж үтсэн Саша ямар амьтан харснаа ээжтэй хэлэх ба буйны сан дээр байсан үеэсээ хамаагүй жаргалтай болсон байлаа. Алин хүү нь буйны санд ганцаардаж байгааг хэлээд Сашаг өнөөдөртөө гэрт нь хонож болно гэв. Надя ч та дургуцахгүй бас шүүрэгч хүсвэл шүүрэг хүсэж байна. За би танд гэрээ хаяг удасны дугаараа үлдээчихье. Таны санаа зовхгүй амар байна бах. За. Оройн Саша Алины гэрт очиод багахгүй хөвжилдөв. Тэд хамтдаа шарвин хайрч элдвийг ярилцах бөгөөд Алин хүүд ээжинхээ зурж байсан уран зургуудыг үзүүлнэ. Өмнө нь хүүхэдтэй хамт байж үзээгүй Алинд бяцхан хүү маш эргээр нөлөөлөх бөгөөд өөрийн мэдлэлгүй инээмсэглэж хүүгийн яриа болгоныг анхааралтай сонсож бас хариулж байлаа. Маргааш нь Алин хүүг буйны сан руу буцааж авчрахдаа харц нь хүүгээс огтхон ч салсангүй. Мөн хүүхэд харах өөрт нь таалагдана гэж бодож байгаагүйгээ Олиад хэлээд амжина. Харин энэ хооронд эмнэлэгт хүүгийнхээ зургийг үзээд хэвтэж байсан Надягийн бие нь муудаж ухаан алдав. Саша хүргэж өгснөөхөө дараа Алин өмгөөлөгчөд дагуулад салах хөрөгдөлт гарын үсэг зурхаар очсон байлаа. Артем Алин хоёрын 15 жилийн амьдрал ганцхан гарын үсгээр шийдэгдэв. Тэдэнд өмч хураах маргаан гээд байх зүйл байсангүй. Түргхэн л салцгаан. Сал хөрөгдөл дээр гарын үсэг зураад гарч ирснийхээ дараа тэд сүүлчийн удаа уулзах бөгөөд Алин энэ бүхэн зөвхөн намайг хүүхдэд болж чадахгүйгээс болсон гэж юу? Тийм ээ. Энэ надад ямар чухал болохыг чи мэдэн шүү дээ. Би хүүхэдтэй болохыг хүсэж байтал чи өр хөндөөснөө санаж байна уу? Нийгмийн амьдрал ээж байхаас илүү сонирхолтой байх. Би чамайг уучилж 10 жил алдсан. Би эрүүл сарвал энгийн 40 настай хүн. Би хайртай эмэгтэйтэйгээ хүүхэдтэй болохыг хүсэж байна. гэсээр хамаг сэтгэлээ уудаллаа. Алин хариуд нь За одоо тайвшир да. Одоо чи тэгээд хүүхдэд болж байгаа шүү дээ. гэж хэлэхэд Артем дахиж үг хэлэлгүй яваад өгөв. Алин ч бөгжө хайчхаад эсрэг зүгт алхана. Үүний дараа Алин шуудлаа Саша дээр очиж түүнийг дахин нэг өдөр дагуулж яваад кинотеатрт том дэлгэцээр хүүхэлдэйн кино үзүүлэхийг хүсжээ. Оlia Сашагийн ээжийн зүрх зогсолтонд орсон гэдгийг хэлэхэд Алин шууд л хүүгийн хувь тавиланд санаа зовж эхлэнэ. Оlia хэрвээ Сашагийн ээж нь нас орох юм бол хүү асрамжийн газарт очино гэдгийг нь хэлв. Алин хүүг дагуулад зугаалж байгаа дэрий гэж гуйхад Олиач зөвшөөрнө. Оlia эмнэлэгт очиод Толокно эмчтэй уулзаж Надягийн биеийн байдлын талаар асуухад Толокно эмч зүрх шилжүүлэн суулгахаас өөр аргагүй гэдгийг хэлв. Ядаж байхад Надя 4-р бүлгийн цустай болохоор донроолно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай адил ажээ. Ерөнхийдөө эмээр л арай ядан дэсэж байгаа болохоор онлын хувьд Надя баттай нас барна гэж Толокно эмч үзэж байлаа. Оlia түүнийг өрөвдөж Зүрх хэр хурдан олддгийг гэж асуухад Толокно эмч түүнд зүрх хурдан олдох бараг л боломжгүй болохоор эртхэн Надяд энэ талаар хэлэх ёстой гэж зөвлөж байгаагаар эхний анги төгсдөг. Ердөө дөрвөн ангитай уянгийн драм төрлийн Соломоновын шийдвэр олон ангит киног Монголд оруулалттайгаар албан ёсны эрхтэйгээр Voodoo цэгийн сайт болон аппликейшнаас хүлээн авч үзээрэй.